2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр онцлогийн танхимын буланд нэгэн бор хүрэн өнгийн өстэй залуу суух бөгөөд түүнийг гадаад төрхөөр нь дүгнвэл нийтийн номын сангийн үнэгүй интернетийг ашиглах гэж орж ирсэн оюутан залуу гэлтэй байна. Гэвч тэр үнэн хэрэгтээ Darknet дэх томоохон хууль бус онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Росс Уильям Уильбрихт гэгч нэгэн юм. Тэр мансууруулах бодисны худалдаанд шинжилэл хувьсгал авчирсан нэгэн гэгддэг бөгөөд түүний үүсгэсэн Silk Road сайтын эргэлт тэрбум долларч давж байлаа. 10 дугаар сарын 1-ний тэр өдөр номын санд байсан Россын эргэн тойронд хүмүүс ч харагдаж байгаа шиг жирийн хүмүүс биш байсан юм. Түүний ойролцоо маргалдах хосууд үнэндээ холбооны мөрдөх товчооны тусгай агентууд байсан бол Россын хойно суух Ад төрхтэй эмэгтэйч мөн адил тусгай агент. Зөвхөн эдгээр хүмүүс биш, номын сан тэр чигтээ нууц агентуудаар дүүрэн байлаа. Тэдний гол зорилго бол Россыг хариу үйлдэл үзүүлж ноутбукээ хаахаас өмнө түүнийг нь булан авах юм. Хэрвээ Росс тэр үед ямар нэгэн зүйл сэжиглэж компьютероо унтрааж ламжих юм бол хууль хүчнийхний олон сар жилийн нөрөх хөдөлмөр ямар ч үр дүнгүй болохоор байв. Энэ лэгзэгтэй үед бид зогсож энэ түүхийг бүр эхнээс нь ярилцсан. Росс Уильбрихт гэгч залуу хэрхэн ийм нөхцөл байдалд орсон талаар ярилццгаая. Росс Уильям Уильбрихт 1984 оны 3 дугаар сарын 27-нд Техас мужийн Остинд мэндэлжээ. Тэр багада Boy Scout байснаас гадна сурлах сайтаа даруухан хүүхэд байсан гэдэг. Росс онцоос өөр дүн авч үзээгүй нэгэн байсан ба сургуулаа төгсөх үедээ Техасын их сургуульд физик судлахаар тэтгэлэгтэйч сурах болсон байна. Их сургуулаа төгссөн Росс Пенсильвани их сургуульд магистрийн зэрэг хамгаалахаар тийшээ нүүсэн юм. Магистрт сурч байхдаа Росс Amazon дээрх хуучин номнуудыг худалдан авч цааш нь зардаг сайт найзынхаа хамтаар нээжээ. Залуусын энэ ажил эхэндээ амжилттай байсан ч энэ нь бодит номын худалдаа эрчимтэй буурч байсан цаг үе байсан ба найз нь өөр илүү тогтвортой орлого олдог ажилд орж Россын номын бизнест дампуурсан байна. Тухайн үеийн Россын өдрийн тэмдэглэлдээ бичсэн зүйлсээс нь тэр ямар цаг үе туулж байсныг нь ойлгож болно. Сүүлийн 1 жилд би маш олон зүйлийг үзэж тууллаа. Өөрийн ирээдүйтэй физикчин карьераа орхиж, трейдинг болон бизнест ч өөрийгөө сорж үзлээ. Гэвч үр дүнд нь аль ч үгүй хоцорлоо гэх зүйл бичсэн байна. Росс өөрийн номын бизнесийг хаахаасаа өмнө дараагийн томоохон бизнес болох Silk Road-ийнхөө санааг толгойдод тэгээд эхэлсэн байсан гэдэг ба энэ нь тухайн үедээ шинэлэг санаа байсан юм. Интернет хэрэглэгчдийн хэн гэдгээ мэддэхгүйгээр онлайнаар худалдан авалт хийх хэрэгцээнд нь тулгуурласан санаа гэсэн үг. Түүний энэ санаа их энгийн. Хэн хүснэ нь ямар ч өөрийнхөө талаар уулмөр үлдээлгүйгээр хүссэн зүйлсээ худалдан авах. Росс энэ үед хөнгөн мансууруулах бодисууд сонирхож байсан нь Silk Road-ийн санааг олоход нь ч түлхсэн байх гэж үздэг. Мөн нэмээд тэр энэ үед шинжлэх ухаанаас уйдаж өөрийнх нь жинхэнэ сонирхол биш гэдгийг ойлгосон цаг үе байлаа. 2009 онд Росс төрлөх Остиндо найз бүсгүйтэйгээ хамт нүүн ирсэн юм. Уильбрихт энэ үед өөрийн Amazon-ыг бүтээхээр нэг бүр шийдсэн байсан ба жирийн Amazon-оос ялгаатай нь тэнд бүх төрлийн мансууруулах бодисууд болон өөр хууль бус зүйлс худалдаалагдах байв. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нь түүнд вебсайт хэрэгтэй байсанд тэр огт мэдээлэл технологийн чиглэлийн хүн биш хэрнээ Google болон YouTube-ийн ачаар өөрийн сайтыг хийсэн юм. Нэг ёсондоо түүхэн дэх хамгийн алдартай Darknet сайтыг YouTube дээрх бичлэг үзээд хийчихсэн гэсэн үг. Энэхүү Silk Road 2011 оны 2 дугаар сард Россыг 26 настай байхад нь анх ашиглалтанд орсон байна. Росс сайтынхаа анхны борлуулалтаа хийхэд нь тодорхой хэмжээний бараа хэрэгтэй байснаас гадна хүмүүст таниулан сурталчлах шаардлага байлаа. Тэр янз бүрийн форум сайтуудаар орж өөрийгөө Silk Road-ийн хэрэглэгч мэтэр сэтгэл бичиж сурчлагаа эхэлсэн юм. Энэ нь ч амжилттай болж тэр өөрт нь байсан бүх бараагаа зарсан ба өөр худалдаачид сайтад нь нэгдэж өөрсдийн хориотой бараануудаа зарж эхэлснээр Silk Road жинхэнэ утгаараа томорч эхэлсэн байна. Дэлгүүрийн утга санаа Россын итгэл үнэмшлийн жинхэнэ илрэл байсан бөгөөд тэр орчин үеийн хүн өөрийн биед юу тарьж юу үнэрлэхээ өөрөө сонгох эрхтэй. Энэ нь хэнд ч хамаагүй тэр дундаа төр засгийн хэрэг огтоос биш гэж үздэг нэгэн байв. Мөн тэр хүн бүр өөрийн биеийг хамгаалах хэрэгтэй гэж итгэдэг байсанд төд удалгүй Silk Road дээр хууль бус зэвсэг худалдаалагдаж эхэлсэн юм. Silk Road хэрэглэгчтэй найдваргүй худалдаачдаас хамгаалахын тулд яг л Amazon шиг худалдаачдын рейтингийг нэвтрүүлсэн байна. Худалдаачид хэрвээ чанаргүй бараа зарвал бага үнэлгээ авч хожим энэ түүний рейтингд нөлөөлж борлуулалтгүй болно. Silk Road-ийн бараанууд жирийн шуудангаар хуурамч буцах хаягтайгаар тараагдж байсан юм. Гэхдээ мэдээж ном юм уу CD, DVD-ний хайрцагтай тараагдж байв. Тухайн үедээ Silk Road цор ганц ийм үйлчилгээ үзүүлдэг сайт байсанд худалдан авалт бүрийн үнийн дүнгээс
8-аас 15% шимтгэл авч байсан нь Росст өдөрт $25,000 ашиг авчирч байсан гэдэг. Нэгэн өдөр Росс руу Ноб гэх нэртэй хаягаас чат ирсэн юм. Тэр өөрийгөө Пуэрто Рикогийн харт тамхины томоохон наймагчин гэж танилцуулсан бөгөөд сайтаа тэрбум доллараар зарахыг санал болгосон байна. Энэ нь маш их мөнгө байсан ч Росс Silk Road бол өөрийнх нь хувьд бизнесээс илүү зүйл. Silk Road шинжилэл хувьсгал хийх болно гэх утгатай хариулт хэлж татгалцсан гэв. Түүний энэ үйлдэлч тун зөв алхам босно нь Ноб гэх хаягны цаана үнэ хэрэгтээ ямар ч Пуэрто Рикогийн харт тамхины наймагчин биш, харин Америк нэгдсэн улсын харт тамхитай тэмцэх албаныхан байсан юм. Санхүүгийн бүрэн эрх чөлөөнд хүрсэн Росс Австрали болон Азийн зарим дулаан орнуудаар амьдарч байсан ч тэр үргэлж айц хүүцтэй болгоомж сэрэмжтэй байсан гэдэг. Тэр болонд шигдэн сууж компьютерийнхээ дэлгэцэн гэрлийг бууруулдаг байснаас гадна хэн нэгэн дэрэгдүүр нь өнгөрөх үед компьютероос сандарч хаадаг байлаа. Түүний Darknet дэх нэр нь аимшигтай далайн дээрэмчин Робертс гэх нэр юм. Энэ нь нэгэн кинон дээр гарах дүрийн нэр бөгөөд нэг хүний нэр биш, далайн дээрэмчний бага дамжуулж өгсөн хүмүүрийн авдаг цол гуншин шиг зүйл байв. Росс энэ дүрд дуртай тул ийм нэр аваагүй. Бүх зүйл буруутаж баригдах цаг үе ирвэл ашиглах санаатай байлаа. Тэр өөрийгөө Silk Road-ыг үүсгэснээр хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаагаа төдийлөн явуулж амжаагүй байхдаа яг л далайн дээрэмчний бага бусдад дамжуулдаг шиг сайтаа өөр хүнд зарсан гэж хэлэх зорилготой байсан юм. Росс энэ аргадаа маш сэтгэл хангалуун байсан ба өөрийгөө дэлдэшгүй нэгэн болсон мэтэр мэдэрч байсан гэжээ. 2013 он Юта мужийн Spanish Fork Curtis Green гэгч гэртээ өглөөнийхөө цайг ууж байхад нь хаалгыг нь хэнийгэн тогшсон байна. Curtis хэн ирснийг нь цонхоор харахад түүний гэрээс холдож буй хүргэлтийн ажилтныг харсан юм. Curtis хаалга нээхэд номын хэмжээтэй баглаатай хүргэлт байлаа. Тэр бараг авах үедээ гэрийнх нь ойролцоо байх ямар нэгэн хаяг бичих цонхч үгүй цагаан фургон машин байгааг анзаарсан ч ямар нэгэн зүйл бодоогүй байна. Залуу гэртээ орж ирэн хутаг авч элгээмжийн хайрцгийг зүсэх үед ямар нэгэн дэлбэрэлтийг санагдуулам чанга чимээ сонссон юм. Энэ үед нь тэдний гэрт тусгайнхан дайран орж ирсэн нь энэ байв. Энэхүү Curtis Green-ийг цагтаа хүлөвчнийхэн гартаа килограмм харт тамхи барьж байхад нь баривчсан нь энэ. Одоо бүгдээрээ Curtis Green гэгч манай түүхийн хувьд хэн байсныг ярилцгаая. Тэр Silk Road сайтад анх Chronic Pain буюу архаг хууч өвчин гэх нэрээр бүртгүүлжээ. Түүний энэ сонгосон нэр нь өмнө нь нуруундаа гэмтэл авч хууч өвчнөд болсонтой нь холбоотой гэв. Curtis өмнө нь түргэний эмчийн туслахаар ажиллаж байгаад энэ гэмтлээ авсан ба ажлаа өргөжлүүлэн хийх чадваргүй болсон тул тэр эмцүүчээр ажиллах төлөвлөгөөтэй байлаа. Тэр чөлөөт цагаараа Silk Road сайтын эрүүл мэнд гэх хэсэгт мансууруулах бодисын аюулгүй хэрэглээний талаар хүмүүстэй санал солилцдог. Шинэ хэрэглэгчдэд зөвлөгөө тусламж үзүүлдэг идэвхтэй нэгэн болсон юм. Тийм ээ, Darknet-ийн томоохон мансууруулах бодис судалдаалдаг сайт дээр эрүүл мэндтэй холбоотой хэсэг байсан аж. Тэр хүмүүст ямар бодисыг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар зөвлөгөө мэдээлэл харамгүй өгдөг байсан гэжээ. Энэ сайн дурын ажил нь анхаарал таталгүй өнгөрсөнгүй. Нэгэн өдөр Росс түүнийг анзаарч ажил санал болгосон нь үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгдөг менежерийн ажил санал болгосон байна. Ажилгүй байсан Гринч энэ саналтанд дуртайя зөвшөөрсөн ба Росс түүнийг ажилд авахдаа жолооных нь үнэлэхний зургийг явуулахыг хүссэн юм. Энэ Curtis-ийг хэн гэдгийг нь ил болгож Росс өөрөө харин нууцлаг хэвээрээ үлдсэн бөгөөд дараа нь хэрэг бишдэх үед Curtis-ийг өөрийнхөө оронд бариулаад уснаас хуурай гарах түүний төлөвлөгөөний нэг хэсэгч байсан байж болно гэж олон хүмүүс итгэдэг. Энэхүү Curtis Silk Road-ийн хамгийн үнэнч ажилтны нэг болсон байна. Хожим Curtis-ийн гэрт тусгайхан дайрч ороход харт тамхитай тэмцэх хэлцэн алба хаагч хамт байсан нь Карл Форст гэгч нэгэн бөгөөд тэр Silk Road сайтад Ноб гэх нэрээр бүртгүүлсэн нэгэн байв. Ноб гэгч нь өмнө нь Росс өөрийгөө Пуэрто Рикогийн харт тамхины томоохон наймагчин гэж танилцуулж түүний сайтыг худалдан авах санал тавьсан нэгэн гэдгийг та бүхэн санаж байгаа биз? Энэ үеэр нь буюу Chronic Pain-ийг баригдах үед худалдан авагчдад зөвлөгөө мэдээлэл өгдөг ажиллаа хийхгүй байгааг нь Росс анзаарч чатаар түнлүү битсэн ч мэдээж нөгөөх нь баривчлагдсан тул хариулж чадахгүй байлаа. Хэсэг хугацаанд Росс яг юу болоод байгааг ойлгоогүй ч төд удалгүй Curtis-ийг харт тамхитай тэмцэх хэлцээхэн барьсан гэдгийг ойлгосон юм. Мөн энэ үеэр нь сайтынх нь өөр нэг ажилтан Росст сайтнаас нь $350,000 орчим доллартай тэнцэх биткойн алга болсон талаар мэдгдлээ. Тэр ажилтан нь Curtis Green үүнийг хулгааснаас гарцаагүй гэх зүйл Росст хэлсэн байдаг.
Энэ үед Росс маш ихээр уурлаж, мөн сандарч дэвдэж байсан ба түүний хамгийн үнэнч ажилтных нэг нь түүнээс мөнгө хулгайлаад зогсохгүй. Цагдаа нарт баригдаж, юугүй сайтныхын талаар бүх мэддэг зүйлээ цагдаа нарт хэлэн гэхээс тэр маш ихээр айж тавгуутж байв. Росс энэ ажлаа эхлүүлээд анх удаа л ийм хүнд асуудалтай тулгарсан тул ийм үед нь тусалж чадах туршлагатай нэгнээс тусламж хүсэн хандах шаардлагатай болсон юм. Түүний толгойд өнөөх Пуэрто-Рикогийн томоохон хар тамхины худалдаачин Ноб гихт шууд орж ирсэн бөгөөд Росс түүнд шууд ханджээ. Росс Нобод бүх учраа хэлж хүч хэрэглэн шийдэх нэгэн асуудал юутай мужид тулгараад байна гэд Кёртисийн үнэмлэхний зургийг илгээсэн юм. Харин энэ Ноб гихч нь үнэн хэрэгтээ бидний мэдэж байгаачлан хууль сахиулагч төдийгүй өнөөх алуулахаар захиалсан Кёртис Гринийн түүний өөдөөс хараад сууж байлаа. Росс энэ үеэр түүнд нэмээд өмнө нь огт ийм зүйл хийж байгаагүйч энэ удаад энэ л хамгийн зөв шийдвэр болцоход байна гэд Кёртисийг тамлан зовоолгүйгээр зүгээр л зайлуулж болох уу гэж нэмж асуув. Ноб түүний энэ саналыг хүлээн авч $80,000 тэнцэх биткойноор гүйцэтгэх санал тавьжээ. Харин хэдэн хоногийн дараа Росс өгсөн мэт хэвтэх Кёртис Гриний зургийг Нобоос хүлээн авсан юм. Агент Форст Кёртисийг өгсөн мэт болгоод зургийг нь аваад Росст илгээсэн нь энэ байв. Үүний дараа холбооны мөрдөх товчоо удаан хугацааны нарийн ажиллагааны дүнд Silk Road сайтын жинхэнэ IP хаягийг олж чадсан нь Исландд байх серверт бүртгэлтэй байлаа. Агент Tarbell гэгч Исландд ирэн хууль хүчнийхэнтэй хамтран серверийн мэдээллүүдийг авсан юм. Тэд энэ ажиллагаагаар Silk Road-ийн серверийг удирдах байсан компьютер Frosty гэх нэртэйг мэдэж авчээ. Гэсэн хэдий ч энэ мэдээлэл нь тэднийг шууд Росст хүргээгүй ба мөрдлөг үргэлжилж байлаа. Silk Road-ийн эзнийг олж сайтыг хаах ажиллагаанд зөвхөн холбооны мөрдөх товчоо биш, хар тамхитай тэмцэх алба болон Америк нэгдсэн улсын татврын алба мөн хамтарч ажиллаж байв. Хамтын ажиллагааныхаа хүрээнд холбооны мөрдөх товчооны ажилчид татврын албаны ажилтан Гэри Алфорд гэгчтэй уулзахдаа Silk Road-ийн талаар ярьжээ. Өнөөх нь энэ ажиллагаа дээр ажиллаагүй нэгэн байсан ч өөрийн сонирхлоор мөрдөж үр дүнд хүрсэн юм. Түүнд холбооны мөрдөх товчооныхон шиг мэдлэг ур чадвар нөөц бололцоо байгаагүй тул зүгээр л Google ашиглан Silk Road гэж хайжээ. Энэ үед тэр та бидний мэдэж байгаачлан Росс анх сайтаа нээгээд форум сайтууд дээр реклам хийж байсантай таарсан байна. Тэнд Altoid гэх нэртэй хэрэглэгч хамгийн анх Silk Road-ийн талаар бичсэнтэй таарав. Энэ нь үнэн хэрэгтээ Россын хаяг билээ. Altoid гэх нэрийг нь олсон Алфорд энэ нэрээрээ цааш нь хайхад хэд хэдэн өөр форум дээр юм бичсэнийг нь олсон юм. Тэдний нэг нь биткойны талаарх форум байсан ба Altoid тэнд өөрийн имэйл хаяг болох rossulbricht@gmail.com гэсэн хаягаач дурдсан байв. Одоо харин имэйл хаягаар нь хайхад тэр өөр нэг сайт дээр Darknet-д нэвтэрдэг Tor браузерыг ашиглах талаар юм асуусан байх бөгөөд энэ удаад сайт дээрх нэр нь Altoid биш Frosty гэх нэр байх нь тэр. Ингэж нэг Darknet-ийн томоохон гэмт хэрэгтнийг холбооны мөрдөх товчооны тусгай мэрэгчлэнүүд эсвэл захим гэмт хэрэгтээ тэмцэх хилцээхэн биш жирийн нэгэн татврын ажилтан хүн бүрийн ашигладаг Google ашиглан олсон нь энэ юм. Юм бүхэн заавал нарийн гүнд нуугддаггүй. Зарим зүйл хүн бүрийн нүдэн дээр шахуу байдаг гэдгийг нотлох нь энэ шүү дээ. Алфорд өөрийн мэдсэн зүйлсээ холбооны мөрдөх товчооныхонтой хуваалцахаар уцаар ярих үедээ rossulbricht@gmail гэсэн хаяг нь нэг сайт дээр Frosty гэх нэрээр бүртгэлтэй байсан талаар мөн дурдсан юм. Энэ нь Silk Road-ийн эзний компьютерыг Frosty гэх нэртэй гэдгээс өөр мэдээлэлгүй шахуу байсан FBI-ийн агентууд Алфордыг зөвхөнөө олсон гэдгийг шууд л ойлгосон гэжээ. Ингээд хэн сайтны ард байгааг ойлгосон ч одоо түүнийг олж барих ажил үлдсэн байв. Цаашдын мөрлөгөөр Silk Road сайт дээр аимшигт далайн дээрэмчин Робертс гэх нэртэй админ орж ирэх болгонд Росс Ulbricht мөн өөрийн Google аккаунтод нэвтэрч Silk Road-ийн админ офлайн болох бүрт нь Росс ч офлайн болж байгааг мөн тогтоосон нь нэмэлт нотлохоо болж байжээ. Хууль хүчнийхэн өөрсдөө хэн сайтны ард байгааг ойлгосон ч энэ бүгд нь хожим шүүх хурал дээр хангалттай нотлохоо болохгүйг бас ойлгож байсан юм. Тэдэнд бодит нотлох баримт хэрэгтэй байсанд Россыг барих үед нь түүний компьютер нээлттэн дээр тэр Silk Road сайтад аимшигт далайн дээрэмчин Робертс гэх хаягаараа нэвтэрсэн байх ёстой байлаа. Үүнийг хийх бас тун амаргүй ажлуудын нэг тул Россыг олон нийтийн газарт гиндүүлэн барихаар болсон байна. Ингээд бид бичлэг эхлэх үед ярьж байсан 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн үйл явдал иргэн очицгоё. Энэ үед бидний өмнө дурдсанчлан Росс нийтийн номын санд холбооны мөрдөх товчооны агентуудаар хүрээлэгдэн сууж байна. Эргэн тойронд нь нууц агентууд байгааг огт ойлгоогүй Росс өөрийн ноутбукийг нээж Silk Road-д нэвтэрсэн юм. Өмнө дурдаад өнгөрдөг агент Tarbell энэ үед зайнаас ажиллаж байсан ба тэдэнд алдаа гаргах эрх байсангүй.
Орон гэргүй эмэгтэй дүртэй номын санд сууж байсан холбооны мөрдөх товчны агент эмэгтэй Россын хажууд очин гинэт харааж зөвхөн орилж эхэлсэн гэв. Энэ нь мэдээж Россын анхаарлыг татан түүний зүгт харах үед нь ард нь сууж байсан оюутан байрын Аз эмэгтэй гинэт үсрэн босч Россын нээлттэй байсан компьютерыг ширээн дээрээс нь шүүрэн авч зогтаалаа. Юу болоод өнгөрсөнгч бүрэн ойлгоогүй Росс руу бусад агентууд хідэн талаас нь буу тулгах үед тэр өөрийгөө баларснаа ойлгож гараа өргөн ямарч эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн байна. Росс Ульбрихтийн шүүх хурал 2015 оны 1-р сард эхэлсэн ба 3-7 хоног нийт үргэлжилсэн гэжээ. Түүнийг 7 зүйл ангиар буруутхан бүгдд нь гин буруутаад тооцсон юм. Шүүгчийг шийдвэр гаргахын өмнө Ульбрихт түүнд загтал бичсэн ба тэр өөрт нь арай хөнгөн ял өгч харж үзхийг гуйсан байлаа. Тэр загталтаа надад залуу нас минь байсан. Одоо та бүхэн дунд насыг минь надаас авна гэдгийг би ойлгож байна. Гэвч надад өтөл насыг минь үлдээ гэж, надад цаашдаа амьд байх, эрүүл байх шалтгааны минь үлдээж хонглын цаана багч гисэн гэрэлтэй орхиож, надад насны төгсгөлд эргчлөлт нийгэмд өөрийн гин бурууга цайруулах боломжоор хангаж өгөөч гэх зүйл бичсэн байв. 2015 оны 5 дугаар сарын 29-нд Росс 2 удаа бүх насаар хорих ял, дээр нэмээд 40 жилийн хорих ял сонсжээ. Түүнийг гэмт үйлдэл зохион байгуулсан, мансууруулах бодис худалдан түгээсэн, мөнгө угаасан гэх мэт зүйл ангиудаар буруутгасан байв. Энэ нь буруутгагч тал шүүгчээс хүссэн ялын хэмжээнээс ч хүнд ял шийтгэл байсан юм. Шүүх хурлын үеэр прокурор Ульбрихтийн өдрийн тэмдэглэлээс зарим анхаарал татах хэсгүүдээс нь уншиж байсан ба түүнд Росс Silk Road маш алдартай болтлоо амжилттай ажиллана гэж бодож байгаагаа бичсэн байлаа. Тэр мөн хэзээ нэгэн цагт миний амьдралаар ном зохиол, кино дэлгэцийн бүтээлүүд хийн гэж найдаж байна. Тэр үед нь илүү нарийн мэдээлүүд байх нь хэрэг болно гэх зүйл бичсэн байсан юм. Түүний хүсэж байсан зүйлс эцэст нь биелэлээ олж, түүний талаар олон тооны баримтат болон уран сайхны кино хийгдсэн ч энэ нь Россын хүсэж байсан төгсгөл биш гэдэгт итгэлтэй байна. Росс Кёртис Гринийг мөнгө хулгайлан цагдаад баригдсан гэж бодон түүнийг захиалсан ч тэр яг жинхнээсээ мөнгө хулгаасан эсэх нь тодорхойгүй хэвээрээ үлдсэн гэжээ. Агент Карл Форст буюу Ноб Кёртисийг мөнгө хулгайлсан гэд түүнийг Росс захиалж байгааг нь хэлэхэд өнөөх нь мөнгийг нь хулгайлаагүй талаараа хэлсэн байна. Гэвч Ноб энэ талаараа огт өөр агентуудад дурдаагүй бөгөөд хожим Кёртисийн компьютерийг өөртөө авч тэндээс Silk Road-д нэвтэрч $350,000 өөрийн найз агенттайгаа нийлж хулгайлсан юм. Тэдний энэ хэрэг хожим ил болж мөнгө хулгааснаас гадна мөрдлөгч нилээдгүй бодлож байсан гэд тус бүр 6.5 жилийн хорих ял авцгаажээ. Энэ хүрээд Silk Road-ийн болон түүний үүсгэн байгуулагч Росс Ульбрихт гэгчийн түүх өндөрлөж байна. Та бүхэн санаж байгаа бол Росс Ульбрихт манай суугт өмнө нь орсон Silk Road сайтнаас их хэмжээний мөнгө хулгайлдаг Jimmy Jong гэгчийн түүхэнд мөн хальт дурддагдаад өнгөрсөн билээ. Тэр түүхийг үзэж амжаагүй байгаа бол заавал үзээрэй гэж зөвлөж байна. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулздаг болно. Баяртай.